Өдрийн мэнд хүргээ үзэгчтэй Монгол малчтын төвдлээс малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаард хүний их эмч, номин хүний их эмч Уянгыг урьж оролцуулж байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр гурвлагийн ярилцах сэдэв бол нойр тийм ээ. Ер нь одоо энэ цар тахал эхэлснээс хойш иргэдийн хувьд бас нөгөө нойргууд л их үүсээд байна. Нойргуудлаас болоод бас дархлаа унаад байна. Тэгэхээр нойр гэж юу юм бэ? За нойр гэдэг маань болохоор ерөөхдөө хүний одоо бие махбодын биологийн хэрэгцээ гэж үздэг. Хүн одоо нойрыг авснараа эрүүл сарвал байх, за бие организмд байх эд зүйл хүн төлчих одоо үйл явц маань явагддаг байна. За тэгвэл нойрыг насны онцлог болон за тэгээ тухайн хүний одоо мэдрэлийн эрхтэн тогтолцооны шинж тэмдгүүд, за зан арын шингаас шалтгаалаад өөр бидэг. За тухайлах юм бол нэраа хүүхэд хоногт 22 цагийн хугацаанд унтах шаардлагатай гэдэг бол настай хүмүүст унтчаар нэг 5-6 цагийн хооронд унтах шаардлагатай. Ихэнх хүмүүс болохоор ерөнхийдөө нэг 6-8 цагийг одоо нойр авах шаардлагатай байдаг байгаа юм. Тэгэхдээ одоо энэ одоо хугацааг болохоор зөвхөн одоо шөнийн цагт унтаж өнгөрүүлснээрээ бидний бие махбодын одоо эрүүл байх нөхцөл бүрддэг байх нь. Жишээлх юм бол одоо ерөнхийдөө бол шөнийн 21-ээс өглөөний 5 цаг хүртэл бид нойроо авснараа бие махбод маань эрүүл байна гэсэн үг. За 21-ээс 23 цагийн хооронд хүний дархлаа тогтолцоо идэвхжиж эхэлж байдаг байна. Ингэснээр одоо бие махбодод хуримтлагдсан хорт байдлууд гадагшлж байдаг байна. За шөнийн тэг цагаас нэг 4 цаг хүртэл одоо илгэний үйл ажиллагаа маань идэвхждэг байна. За ингэж идэвхжснээр илэг маань өөрөө одоо нөгөө хоргоожуулах үйл явц маань явагдаж эхэлдэг байна. За мөн адил одоо уушигны одоо үйл ажиллагаа маань идэвхжээд уушиг маань хоргоожих бас үйл явц нь явагдаж эхэлж байдаг байна. Тэгэхээр нойрыг яг зөв цагт нь авснараа бидний дархлаа тогтолцоо маань хэвэн явагдах нь байна. За эрүүл байх нь байна гэсэн үг байна. Нойргуудл гэж одоо юу юм бэ? За нойргуул гэдэг маань болохоор ерөөхдөө бол одоо хүний сэтгэл зүйн байдал, за тэгээ гадаад орчны нөлөө, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалсан одоо шинж тэмдэг байгаа юм. За нойргуудл маань болохоор яаж илэрдэг вэ гэхлээр нэг болон түүнээс дээш сарын хугацаанд за тэгээ төрөний дүүрсэн одоо нөгөө 6 цагаас бага цагаар за тэгээ унтахтаа нэг 30 минут болоод түүнээс дээш хугацаа зарцуулаад унтаж чадахгүй байгаа бол энэ маань өөрөө нойргуудлын шинж тэмдэг илэрч эхэлж байна. Нойргуудалд орж эхэлж байна гэж ойлгож байна. Энэ үед одоо яаж эмчлэх юм? Одоо миний хувьд бол бас жоохон нойр ингээд дутуу явах юм зүйлүүд ажиглагддаг л та өөрт маань. Тэгэхээр жоохон стресстэй ч юм уу тий. Жоохон юмд санаа зовничвол тэгэл тэр шөнөө ингээд нойр хөрөхгүй байх шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр хэрхэн яаж эмчлэх ёстой юм? За эмчилгээний хувьд гэх юм бол ерөнхийдөө нойргуудлаас бид нэр урьдчилан сэргийлэхийн тулд одоо сэтгэл зүйгээ тогтворчуулах хэрэгтэй байна. За стресс ядаргаанд хүртэхгүй байх нь. За хоёрдугаарт нь бид нэр эмийн эмчилгээ авч болно. За нэгдүгээр ходын эмчилгээнд дээр болохоор одоо өөрийнхөө унтж байгаа орчныг өөрчилж эхлэх нь. За нам гүм, дуу чимээ багтай, тийм харанхуй тухтай, тав тухтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байх нь. За тэгээ бид нар одоо сүүлийн үед нөгөө гэртээ хүмүүс маань хөл хорионд ороод одоо утасны хэрэглээ, таблет хэрэглээ, зурагт үзэж байгаа энэ байдал маань ихсээд байгаа шүү дээ. Энээс шалтгаалаад тухайн хүн маань зөв цагтаа унтаж чадахгүй. За тэгээ өглөө ингээд боссон ч одоо тухайн шөнөө сайн унтаж амраагүй юм шиг мэдрэмж төрөхтэй. За тэгээ бие маань ингээд өдрийн туршид одоо ядарсан тийм сөлдсөн тийм одоо толгоо өвдөх ч юм уу те ерхий биеийн тийм зовиорууд илэрх шиштгэнгүүд илэрдэг байх юм. Бид нар одоо ингээл яваад ах юм бол энэ гаж нөлөө байгаа юм нойр дутуу яваад байвал тийм ээ. Энэ цаашлаад ерөөдөө тухайн хүн маань нойргуудалд орсноороо цаашлаад одоо өвчин эмх тусах бас эрсдэлд орно. Тэгэхээр бас цахир төмөр компани эмч Уянга манаас мэдээлэл зөвлөгөө өгөхөр ирсэн байгаа шүү дээ тийм ээ. Иргэдийн хувьд яг ингээд одоо бүгд л нөгөө сая хэлж байна тийм ээ цахим орчинд ингээд өдрийг өнгөрөөж гин шүн ч гэсэн ингээд бидний нойр солигдсон байна гэж хэлээд байна. Тэгэхээр одоо энээс яаж хэрхэн сэргийлэх үү? За тэгэхээр нойр бол одоо хүний биеийн хамгийн чухал хэрэгтэй гэж хэллээ те. Ялангуяа энэ цаг үед бид нэр тархлаагаа дэмжих маш шаардлагатай байдаг. За тэгэхээр нөгөө талаас ингээ нойргуудалд өртөөд ирэхээр тархлаа маань эсрэгээр унаад эхэлдэг. Одоо хүн 2 өдрийн 2 шөнийн нойроо бүрэн авч чадахгүй байх юм бол хүний тархлаа 40-50% ундаг.
Тэгэхээр энэ маань нойр гэдэг зүйл бол маш чухал хэрэгцээтэй. За нойр ямар одоо үйл явцад оролцохыг сая юмч маань хэлж өглөө те. За тэгэхээр дээрэс нь бас нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд нөгөө хүүсний онцлог гэж бас байдаг л да. Эрэгтэй хүмүүс гэх юм бол одоо эмэгтэй хүмүүсийг бодвол нойр гүйдэлд өртөх нь арай бага байдаг. За эмэгтэйчүүдийн хувьд болохоор нойр гүйдэлд өртөх шалтгаанууд нь бас нэлийн түгээмэл байгаад байна. За эмэгтэй хүний хувьд одоо цэвэршилтийн үе, за дээрэс нь нөгөө бага насны хүүхэдтэй, за тэгэл нөгөө жирэмслэлтийн үе гэд олон шалтгаанууд нь одоо нойр гүйдэлд хүргээд байна. За бидний хамгийн сайн мэдхээр нь бол нөгөө цэвэршилтийн үед байна тий. За цэвэршилтийн үед болохоор нөгөө тухайн хүн маань хөвчлэн одоо 45-аас 60 насны хооронд цэвэршилт явагдаж байгаа. За тэгэхээр энэ үед нь тухайн хүнд нөгөө халуун оргих, ялангуяа шөнө унтж байхад нь халуун оргих мэдрэмж төрөх нь энэ эргээд нөгөө нойрын сэрээ эсвэл нөгөө унтааг юм шиг мэдрэмж төрүүлэх, бүрэн амарч чадаагүй байх, эсвэл дутуу сэрэх, эсвэл ойр орхон нойрон сэрвэлзээд байх шалтгаануудын нэг болчиход байдаг. За ялангуяа бага настай хүүхэдтэй ээжүүдийн хувьд бол угаасаа төрсний дараах үеэс эхлээл нойргүй хонох, одоо дутуу нойртой хонох, ялангуяа шөнийн нойрч өөр ямар чухал хэлээ те. Энэ эсвэл хүүхэд нь өвдөх, эсвэл хүүхэд нь одоо уйлахч юм энэ шалтгаанууд нь бас одоо дутуу нойртой бодлого, нойр гүйдлийн нэг шалтгаан болж үүдэг. За жирэмслэлтийн хувьд ялангуяа жирэмслэлтийн одоо сүүлийн 3 сард бол нойр гүйдэл нь бас нэлээд өртдөг. Гэхдээ энэ бол удаан хугацаагаар явагдаж байгаа зүйл биш. Одоо төр зургийн үзэгдэл жирэмслэл төрөлд явагдаж дуусаад буцаад тэр хүний одоо нойр хэвийн яг нэг өмнөх шиг болох боломжтой юм процесс байгаа. За тэгэхээр нойр гүйдэл бол бага насны хүүхэд, насанд хүрэхчид, за тэр дундаа ахмад насны хүмүүсийн нүүд нэлийн түгээмэл байдаг те. Ялангуяа бидний аав, ээж, өвөө эмээнэр бол нойргүй хандлаа, нойр гүйдэлтэй болчлоо гэж ярих нь л нэлийн их байгаа те. За ялангуяа сүүлийн үед энэ одоо хөл хорионы үед гэртээ олон цагаар өнгөрүүлж байгаа нь бас нойр гүйдлийн нэг шалтгаан болоод байгаа. За тэгэхээр нойр гүйдлийн үед бол эмийн болон эмийн бос одоо амжилтыг сая хэлээ те. Сэтгэл заслын эмчилгээ бол чухал. За дээрэс нь орчныхоо нөхцөлийг бас өөрчлөх хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг өглөө те. За тэгэхээр манай Цахиур төмөр компаниас одоо нойр гүйдлийн үед нойрны хямралыг засах, нойрны био хэмнэрлийг илүү сайжруулж өгөх зорилгоор ментат болон нервийг хэрэгсэн бүтээгдэхүүнүүдийг одоо санал болгож байна. За ментат бүтээгдэхүүн маань бол Хямлаа компани 100% урмлын найрлагатай одоо мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, нойрны био хэмнэлийг засах үйлдэлтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За нервикер бүтээгдэхүүн маань болгоор болсон Vitamix брендийн эмийн ургамал болон витамины нийлмэл найрлагатай ийм одоо хосолсон бүтээгдэхүүнүүд байгаа. За эдгээр бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Ментат одоо сироп тийм ээ, шахамлаар бас байна тийм ээ. Энэ бүтээгдэхүүнийг ер нь яаж хэрэглэх ёстой? Ер нь гаж нөлөө байгаа юу? Удаан хэрэглэх одоо бас эмэнд дасал болох юм явдлууд байдаг шүү дээ тийм ээ. За энэ бүтээгдэхүүний давуу талуудыг бас хэлж өгье те. За энэ ментат бүтээгдэхүүн маань өөрөө сироп болон шахмал гэсэн хоёр төрөлтэй байгаа. За сиропын бүтээгдэхүүнийг бол одоо бага насны хүүхдээс эхлээд 6 сартай хүүхдээс эхлээ хэрэглэх боломжтой. За ментат бүтээгдэхүүн маань өөрөө тархины цусан өмнө сайжруулж өгнө. За дээрэс нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж өгдөг. За мэдрэлийн эс хоорондын мэдээлэл дамжуулалтыг сайжруулж өгдөг. Ингэснээр одоо нөгөө зөвхөн одоо нойр гүйдлийн хэрэглэхээс гадна ой тогтоолтыг сайжруулах, за бага насны хүүхдийн танин мэдэхүйн одоо чадваруудыг сайжруулах. За мөн дээрэс нь одоо тархины үйл ажиллагааг дэмжснээрээ одоо хил яриа, хил заслын эмчилгээнд бас нэмэх хэрэглэгддэг байгаа. За тэгээд ментат шахамлын үед болохоор 6-аас дээш наснд хүрсэн одоо бүх хүмүүс хэрэглэх боломжтой юм бүтээгдэхүүн байгаа. За ментат бэлтгэмлийн хувьд за бусад одоо нойр гүйдлийн эмчилгээнд хэрэглэж байгаа юм бэлтгэлүүдээс юугаараа давуу талтай юм бэ гэхээр 100% ургамлын найрлагатай. За мөн дээрэс нь удаан хугацаагаар нойрын бэлтгэлийг уугаад ирэхээр тухайн эмэндээ тасал болох. За тэр эмээ хэрэглэхгүй бол эргээд одоо нөгөө хэвийн унтаж амарч байсан шиг одоо заавал нөгөө эмнээс хамааралтай болох гэдэг юм уу. Тэр эмээл واخгүй бол шүн бүрэн амарч чадахгүй. Ийм хүмүүсээс нэлийн төвөмөлөдөг. За тэгэхээр энэ ментат эмийг ууж байгаа үед бол тийм гаш нөлөө байхгүй гэж ойлгож болно. За тэгээд нойр гүйдэл гэдэг чинь өөрөө яг нөгөө ханиа том шиг
нэг имийг ганц 2 өдөр угаал идгэрдэг зүйл бол биш. Энэ бол таны одоо бие махбод дээрээс нэг амьдралын хэв маяг за ажлын нөхцөлч гэдэг юм уу маш олон зүйлээс шалтгаалж үүсэж байгаа учраас удаан хугацааны имчилгээ шаарддаг ийм зүйл байгаа. Тэгэхээр нөгөө курс имчилгээ гэдэг зүйлээс энэ дэр давхар хэрэгтэй. Бага насны хүүхдүүд одоо сүүлийн үед бол яг нөгөө одоо PUBG гэл хүн болгон л одоо хэлээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр утсаар тоглоод хүүхдүүд маань бас унтахгүй юм өрөөндөө ороод ингээл тоглоал ингээл нойр нь яг солигдчихдаг. Өдөр унтах, шүн унтах юм ялгаа бол байгаа тийм ээ. Шүн бол хүүхдүүдийн өсөлт яг өсөлт хөгжил бол унтчихэж тийм түрүүний нөгөө хэлсэн тий яг одоо хүний яг унтах хэвээр тохиромжтой цаг нь 21-ээс өглөөний 5 цаг хүртэл гэж байгаа. Энэ хугацаанд одоо тухайн хүүхэд маань унтснараа өсөлт бойжл нь хэвэн явагдаад эрүүл сарвал байх үндэс нь болно гэсэн үг байна. Тэгэхээр бас эцэг эхчүүд маань хүүхдээс шаардлага тавих хэрэгтэй тийм ээ. Тийм. Одоо өдрийн цагаар за нөхөд унтчихъя гэл тэгэхээр чин яг тэр нөгөө нэг одоо бие махбодд явагдаж байгаа үйл явц нь явагдчих боломжгүй гэсэн үг байхгүй юу? Энэхүү ментатыг бол одоо 6 сартаагаас дээш уух боломжтой гэж байна. Жирэмсэн эхчүүд маань уух боломжтой юу? За ментатыг бол 6 сараас дээш насны одоо бага насны үедээ сироп борно хэрэглэх боломжтой. Шахмалаар нь бол 6 наснаас дээш насны хүрсэн бүх хүмүүс хэрэглэх боломжтой. За жирэмсэн хүн дээр хийгдсэн эмнэлзүүн судалгаа хийгдэг учраас одоо зөвлөх боломжгүй байгаа. Витамикс тийм ээ. Энийг бол яаж уух вэ? За витамикс бүтээгдэхүүний онцлогийн талаар бас хэлж өгье. Витамикс бүтээгдэхүүн маань өөрөө эмийн ургамал болон витамины төгс найрлагатай. Одоо төгс зохицолтой гэх юм уу? За тэгэхээр энэ нерве кер бүтээгдэхүүн дотор ямар одоо эмийн ургамал уу, ямар витаминууд дагуулгадаж өгснөөр энэ нойрны хямралыг засаад байгаа юм. За ялангуяа нойрны хямралаас гадна сэтгэл зовнил, сэтгэл түгшилтийн завирууд одоо энэ нөгөө нойр хөдөлтэй бас дагаад хамт явж байдаг. Ялангуяа одоо сэтгэл готралтай ингээм амархан санаа алддаг стресстэй хүмүүс нойр хөдөлд өөртөх нь одоо нэлийн түгээмэл байдаг тий. Тэгэхээр зөвхөн одоо энэ нойр хөдлөөс гадна энэ шинж тэмдгүүдийг бас энэ нерве кер бүтээгдэхүүн маань одоо дарж намдаач өгдөг байгаа. За тэгэхээр энэ нерве кер бүтээгдэхүүн дотор валерины ханд буюу бамбаа ханд, за дээрэс нь пассифлора, за магний B6 гэсэн одоо эмийн ургамал болон витаминууд орж өгсөн байгаа. За бамбаа ханд өөрөө бол нөгөө хүний мэдрэлийн эсийн одоо зочромтгой байдлыг бууруулж өгснөөрөө тайвшруулах үйлдэл үзүүлж мөн дээрээс нь шөнийн нойрыг илүү гүн болгож өгдөг. За ялангуяа нөгөө шүн унтсан хэрнээ одоо ингээл нэг эргэн тойрныхоо юмнуудыг мэдрээд байдаг, сайн бүрэн унтч чадгүй хүмүүс байдаг те. Тэд нар бол ерөөдөө өнгөц нойрсолт явагдаад байна гэж ойлгож байна. Тэгэхээр нерве кер дотор агуулж байгаа бамбаа ханд буюу валерина тэр өөрөө одоо шөнийн нойрыг илүү гүн болгож өгснөөр нойрыг бат бих гүн болгож өгдөг. За дээрэс нь пассифлора өөрөө бол тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж өгөх үйлдэлтэй эм ургамал байгаа. За нэмэлтээр магний B6 агуулж өгсөн. За магний бол өөрөө хүний бие мэдрэлийн эсийн үйл ажиллагаа, за мөн дээрэс нь бусад эсүүдийн одоо энерги болж өгч өгдөг. За ялангуяа магниг бол бид нэр өдөрт дунджаар 200-аас 400 мг-ыг авч хэрэгжилж авах хэрэгтэй. За тэгэхээр тэрийг одоо нөгөө хоол, хүнс, жимсний ногоо, хүнсний ногоо зэрэгээс бүрэн авах боломжтой байдаг. Боловч Монгол хүмүүсийн нөгөө одоо хүнсний хэрэглээ одоо хүн болгонд одоо хүнсний хэрэглээс шалтгаалаад харилцан адилгүй байдаг учраас магнигаа бүрэн авч чаддгүй. Ингээд ирэхээр амархан ядардаг. Эсвэл одоо шүүн сайн ундаж амарч чаддгүй. Ахыг ядаргаанд ордог. За ийм завирууд гарч ирдэг. За тэгэхээр энэ нерве кер дотор магний 80 мг тонгоор агуулж өгсөн учраас та одоо талын хол хүнсээр аваад талын өдөр тутамдаа нэмэлт одоо хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээрээ өдрийнхөө магний хэрэгцээг бүрэн хангах боломжтой байгаа. За дээрэс нь B6 витаминыг 5 мг тонгоор агуулж өгсөн. B6 витамин өөрөө мэдрэлийн эсийн одоо чухал хэрэгтэй амин дэмүүдийн нэг мэдрэлийн эсийг хэвэн болгох одоо хэвэн үйл ажиллагааг нь сайжруулах, дээрээс нь мэдрэлийн эс хоорондын мэдээлэл дамжуулалтыг сайжруулж өгөх ийм үүрэг гүйцэтгэдэг байгаа.
Нервкер гэдэг одоо энэ хүү витаминыг одоо хэдэн сар ууж иж курс болох уу? Мөн ментатыг бас хэдэн сар уух ёстой вэ? Сөрөг нөлөөллүүд байгаа юм одоо энэ витамин. За тэгэхээр ментат нервкер гэдэг энэ хоёр бүтээгдэхүүнүүдийг за нойргуудлын үед, за мэдрэлийн архаг ядаргааны үед, за мөн дээрээс нь одоо тайван бас стресс ихтэй байнгын нэг одоо оюуны ачаалттай ажил эрхэлдэг те компьютер дээр удаан хугацаагаар суудаг тийм хүмүүс бол нэмэлтээр одоо хоёуланг нь хамтд нь хэрэглэж болох нэ. За яг хуу дангаар нь хэрэглэж байгаа бол тус нь 3 сар одоо буюу хэрэглэх боломжтой. За нервкерийн хувьд энэ өөрөө хайрцагт 1 сар буюу 30 ширхэг 1 сарын хэрэглээтэй гэсэн. Тэгэхээр та 3 хайрцагийг авах юм бол энэ нэг курс эмчилгээ болно. За ментат нь өөрөө дотроо шахан болон 50 ширхэгтэй байгаа. За насанд хүрсэн хүн бол 2 ширхгээр өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Өглөө оройд 2 удаа гэсэн. Тэгэхээр нөгөө 3 сар хэрэглэжээд бас курс эмчилгээ болно гэдэг. Яг одооний нөхцөлд болонгод ингэж штэ тийм ээ. Нойргуудл угаасаа болцсон хүн болгонд нойргуудалтай яваа. Тэгэхээр энэ үед бид нар сая уянга эмч хэлж штэ тийм ээ. Хоол хүнснээсээ болон одоо нөгөө магний энтер аавна гэл ингээл ярьж штэ. Тэгэхээр бас нөхцөл байдлын хувьд айгүй хэцүү болчиход байна. Яг нөгөө ногоон хүнсээ бас авч чадахгүй байгаа. Ийм үед бол хүүхдүүд маань их ууртай, уцаартай тийм ээ. Ийм болчиход байна шүү дээ. Нөгөө сэтгэл засал, эмийн арга гэдэг нь. За, эмийн аргаар хэлцдэг нөгөө сэтгэл заслаа гэхээр ч одоо бид нар эцэг эхчүүдэд бас нэг жоохон зөвлөгөө өгөхгүй юу? За, тэгэхээр нөгөө одоо утасны хэрэглээ маань ихсэн тий. Ийм үед хүүхдээ зөв цагт нь унтуулахдаа одоо утасны хэрэглээг багасгаад за тэгээд аль болох нөгөө хүүхдийн одоо сонирхлыг татсан тэр тоглоомуудаар нь тоглуулад тэгээ зөв цагт нь хооллоод унтуулах талаас нь эцэг эхчүүд маань аягүй сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг уусаа гэртээ хамтдаа байгаа учраас энэ тал дээр одоо анхаарал хандуулах зав зайн илүү байгаа учраас ингэж одоо анхаарах хэрэгтэй байгаа. Ингэж бас нойр хүргэх тийм ээ. Дархлааг нь бас сайн дэмжиж ирүүл цоо тийм ээ өсөлт боожлтод сайнаар нөлөөлөх нэ. Тэгэхээр яг энэ үед тийм ээ өнөөдрийн байдлаар нөхцөл байдалд бол 34 аж ахуйн нэгж ингээд ажиллаж байна. Тэгэхээр энэ имийг одоо хаанаас авах боломжтой хөдөө орнуудагт бас тийм ээ яг эрүүл мэндийн салбарын хувьд бол их нээлттэй боломжтой байгаа шүү дээ тийм ээ. За энэ хоёр бүтээгдэхүүнүүдийг та одоо өөртөө ойрхон бүхий л имийн сангаас судалдан авах боломжтой. За мөн дээрээс нь нервкер одоо бүтээгдэхүүн маань өөрөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. За тийм учраас та номын сүлжээ дэлгүүрийн эрүүл мэндийн засгаас бас авах боломжтой байгаа. Эцэг эхчүүдэд бас тийм ээ ард иргэдэд бас зөвлөгөө хэлэхэд одоо эрт унтаж амархыг бас зөвлөх хэрэгтэй байна л да. Тий. Одоо ингээд гэртээ суугаад хөл хорионд орцсон байлаа ч гэсэндээ одоо амралтын өдөрч бай. За баяр наадмын өдрүүдч бай. Нойрны хэмээ алдахгүй тулд яг зөв цагтаа унтаж одоо амарч явах хэрэгтэй байна. Ингэснээрээ бидний одоо бие махбод маань эрүүлэр одоо байх нөхцөл нь бүртнэ. Одоо өвчин эмгээс өвчин сэргийлж чаднаа л гэсэн үг байна. За баярлалаа бидний урилгыг хүлээн авч ирсэнд. За та бүхэндээ баярлалаа. Үзэгчдээ малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт хүний их эмч Номин хүний их эмч Уянган нар нойргуудлын талаар зөвлөгөө өглөө дараагийн дугаар хүртэл түр баяртай.